Ээжийн тухай нэг сайхан зохиол бичгсэн гэсэн бодол. Өдөр шөнийн алинд болгож сэтгэлийн мухраас байнга л хатхан зовоодаг байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлд хүний тухай ямархуу юм бичгээ мэдэггүй. Дэмил хуруу хумсаа хэмхэн бодол тавтаа. Нэгэнт тэр тухай бичгээр шийдсэн л бол бичгээсээр харахгүй. Түүнийг ортаас мартаж орхиё гэж хідэнтэй шийдсэн авч. Тэр тоолонд зөрүүд үзэгний минь үзүр. Хурууны өндөг рүү час идэл шивэн ороод өр цээжний гүнд нэвтрэн хамгийн хэмзэг хамгийн бяцхан нэгэн зайд эвчин хөвчгээд хөдлөх тоолонд хатхан зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч явах боломжтой болно гэсэн үг. Харин чухам хэний тухай бичих вэ? Миний эргэн тойронд олон ээж байх авч бүгд л үр хүүхдээ өөр өөрийн гэсэн агуу их хараар хайрлан бараг ижил төстэй гэмээр амьдралаар амьдрах тул чухам юуг нь онцлон бичгээ шийтгэхэд уламж бэрх. Эхийн сайхан сэтгэлийн тухай өв олон дом хүлгэр байдаг болохоор надад тэдний дунд гიშгэх газар үгүй мэт санагдана. Ээжээс унаад ээжийн дэргэд өсөв. Дараа нь өөрөө ээж болоод ч тэрхүү ээжүүдийн дунд зай олон гიშгэж чадсан гэх. Энэ сэдвээс болоод тархины минь атраа амрахчаа ээж хэмээн өвлөн тарчлахсаар сүүлдээ өвтгөн зовоодог болов. Бүгд л энэ ачтны тухай тайлбарлан хэлж гой сайхнаар түүх шастрт тэмдэглэн үлдээсэн тул би тэр бүхнийг нуршин өөрийн үгээр цаг барахыг төвцсөнгүй. Харин бодон бодсоор ийм нэгэн домгийг сэтгэлдээ ургуулan босгож ирсэн. Харин тэрхүү домгийн эзэн яг энэ цаг үед яг бидний дунд оршин амьдарч байгаа гэдгийг онцлог хэлмээр байна. Миний ажилдаг 7 давхар саарл байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарц суудаг. Ширэлдэж арзаасан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэй хувь амьдрал тийм ч нэгүсэнгүй байгаагүй гэдгийг хэлдэг. Нэгэн цагт гоо охин байсан. Ягаахан хацранд дөрвөн үлрэлийн тогтворгүй айл. Хууртагдан хуяашаа хин нэгний өмнө ичингүүрээ нуугдас хийж байсан. Охин хонгор нүднийх нь галцог цагийн салхин онгож унтраад догшин хинэггүй хүйтэн зэврэгнэр орчноос сэрвсхийн хараа мойногтон эвдэрч хумсанд нь хэр шигсэн эсэрхүү хар хуруунуудаараа хайрцаг тамхиг суран гайхан задлаа. Өөрийнх нь ч хуруунаас бохор байж мэд хідэн бор цаасны төлөө цаг наргүй ажиллаж байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөөдийг хөвч сэтгэл өчүүхөнч уйрахгүйгээр амьдрал түүнийг нураад зүтгэсэн гэжээ. Өвлийн жихүүн жаварт урууга хөлдөөх төхөн суугаа тэр эмэгтэй царай зүсээ тамхи татдаг цөөн хэд анзаарч шаардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хөвшил ёсоор тамхи ширхэглэж эмэгтэй нэргэд хөсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонс. Хин нэгэн бяцхан хүүхдийн гэхээ зам уурсан хашгирах тэр дуунаар эргэн харуул тамхи ширхэглэгч авгаад 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхан зогсоо. Хамаг барааг нь талаар нэг тараа хаяад хөлөөрөө няцлан гიშгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэн өмсч элдв дээс үдээсээр гойсон дэгжин үүргэвч өгч нилээд зузаан ултаа Nike фирмийн цагаан пүүз өшгөлжээ. Та ичгүй байна уу? Дандаа гудамжин шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна мэдвүү? Би танаас ичиж байна. Ийм балиар царайтай юм бэж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий ээж нь гэж гайхуулаад байгаач гэж тэр жаа бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинууд гიშгэлэн тэгсэн. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ицсэн бололтой. Мэдчитлээ улаасан байх бөгөөд очин тойрноос ч анзаарах сөхөөгүй бачимдан харуулж байгаа бололтой. Харин тамхи ширхэглэж явгаа будаа тонших саарл тагтаа мэт газар суугаад жаалгүйгийн тараа цацсан тамхинуудыг мөөгөрхөн түмэн авгаач. Тэдний чимээ шуугааныг өглөөний ажтаа яарсан хүмүүс төдийл хайхрахгүй байгаа бололтой. Хэрэв хүндээ саац хийж хаж авч төдөлгүй тус тусынхаа замыг мөн явцгаана. Хүү хэсэг зуур тийхүү дэвцэн уурсаж байгаа. Огцон мэрэг юун зүгрөөгүй авгай араас нь Миний хүү мөнгө авахгүй юм уу? Ээжийнхөө гэж царайчдан хашгирсаар хоцров. Харин жаалтгүй түүнийг сонсоогүй юм. Эсвэл сонсгоё ч хүсээгүй байртай. Эргэж чаглах чигээрээ хурдлан гүйсээ булан дайрлаа. Маргааш өглөө нь би урдын адил
Хүсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явхдаа гэнэт тэр гудамж нь ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэлэн зарц суудаг эмэгтэй судал хоосон байхаагаад тэр анхудаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. Тэр хайцсан юм бол гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж өрөөнийхөө цаахаар суудаг газрыг харуулцаа. Өдрийг үчийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг ирж болохоор хааны тишээ явсан ч юм билүү. Ийм бодол толгойд орж ирэх мөчөд би нөгөөх удтал ирж хаас ихийн тухаас сэдвээ хаан ихтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ир. Ингээд үеийн нөхдийнхаа дэргэд царай муут ээжээрээ миний хүн гэж дуудуулах дургүй тэр жаал зориулсан. Зохиолоо бичгээр үзгээ шүүрэн авлаа. Ихийн тухай үлгэр яг эндээс эхэлв. Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад төр хойштой тэр бүсгүй газар дээр санаж сарвах цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан хэсэг тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан хэсэг тухайч энд үл өгүүлэх болно. Гагцгүй өглөөнөөс үчийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийн хээ төлөө бориг бохс хийлгүй ажиллаж хүмүүсийн нүдэнд навсархаа муу хувцастай сэхсгэр үс үрчлээд бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмхтэй хүний тухай яриач өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэг юм байсныг мэдгий. Бүсгүйн амьдралын хамаг утга учир баяр баясгалан үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гийгэн мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархаа саарл хүрмээ углаа. Гартаа нөхөөстөө тааран бэлий өглөж аваад хаалан онголгож эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцид хөл тавьдаг бай. Харин хүү саяхан түлсэн галын гэлчин гацраа ягааруулн нойрсож ээжийнхаа үнэр шингэсэн халуун хүнжилт тухлан нойрсаар инхүү өдөр хоног их хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэд урсан өнгөрсөр байж. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж саргаах ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой өмсөх хувцастай жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцлаа. Анхны хичээлд нь хүргэж хүүч бусдаас дутахгүй гिचээ ном эрдэмт шамцаар хэдийн 5 жилийн ард өнгөрүүлжээ. Тэр хүүд ээж аав байдаг гэдгийг хинч мэддэггүй төдийгүй. Тэгтлээ их сонирхдаггүй байсан тул хүү ээжийнхээ ойж өгсөн дэгжин хүрмийг өмсөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алтад үеийнхээ нөхдөд элдвийг хүрнэн алхаж явтал. Зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг ир алгаа тосон суусан нэгэн гуйлагч эмэгтэйг учиргүй зандран цагнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харж. Тэр эмэгтэй сэвсгэр ус өнгөхгүй бор царай үзээрий муухай хувцас хэр даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхуул газарт хатагдсан бороо зогсов. Олны нүдэнд доромжлогдсон агцсан тэрхүү гуйлан чимхтэй зүг жигшил зэвүүцэл дүүрэнүүдийг харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхуйгээс өөрсдийг ангил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гинэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж гониггүйгээр инэвсэглээ. Өө миний хүү гэж ер бишийн дотноор дууалтан орхижээ. Хүүхдүүд пис хитл инээд алдцахаас галзуу солиото тэр эмэгтэйг улам ихээр доогтлож. Гэтэл гуйлагч эмэгтэй хүүхдүүдийн бонигтайхан харснаа цааш өөрийн замаа хөм явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохой болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гониглож золгүй хувь зайнда харуулсан гашууд тэр гэртээ харахыг ч хүссэнгүй. Ээж хүүгээ хүлээн өдрийн ажилдаач гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдаг. Сургуулийнхан дэрэгдв. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ таарлах жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогт туссана. Ээж рүүгээ уурсан. Та миний ээж биш, миний ээж. Гуйлах чинь байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай олны шившиг байхыг би твчихгүй. Та өөрийгөө талент харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа бэ гэж халгалж. Ээж хүүгээ ширтэг хэсэг зогсно. Юу ч хэллгүй олныг утгалдаг.
Олон чихэн хүү ээжийг харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харах болов ээж нь огт ирэхгүй. Эхэндээ хүү түүнийг өгүүлэн гонилсангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдчих. Гэр орнонд цэвхий дан тооснд тарагдчих. Өмссөн хувцас элэгдэн хучрав. Хүү даарснаасаа болж хүндүүр өвчлөг сургуультаа яваа болж хүнжилдээ шурган хийцээр сүултээ ухаан нь балардаг. Ээжигээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмэрдэг болж түүнийг эргэж тарих хинч байсангүй. Хорвоо дээр хоёулахнаа амьдэрдэг ээж хүү хоёрыг хүмүүс ч огт өгүүлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр ээжийг минь ирүүлээч гэж залбирanгүйдэг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр дороотон муудаж байгаагаа мэдчихвэл бурхан харин таг дүлийн мэд ганц ч хариулсангүй. Хаврын нар цонхны хөшөөний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чихран онгоосноо жаалгүйгийн ээж гэрт орж ирэв. Хүү уртхаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасаа гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн давхархал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмэрч хийм харж байна гэж бод. Гэхдээ л хүүд нүүр нь хүчлээгээр дүүрч усан сэгсийн бууралдаж хувцсан тамдаг ботлоо удаж навсарсан тэр эмэгтэй жинхнээс өөрийнхөө ээж байгаасаа гэж тун их хүсч байл. Хөө энэ сайхан зүйдээ үргээхгүй бол дахин гүнээр татарагд. Хөө дулаахан сайхан намны туяа нүдрүүн гэлвсэн ногоон тал ээжийнхээ үр дээр эхлэн хөвтөж байлаа. Ээжийнх нь дотн нүмер хаасайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гарна алжааж ядарсан зовхийг нь илнэ. Энэ хашин ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав нүдээ нэг ээжийнхээ хайр гэрэлсэн нүдийг олж харав. Амгалтаж хатсан болоо арайхийн хөтлөнд ээжээ та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн хүлээсэн гэж гэлээ. Ээжийнх нь зовлон татсан өөрийнх нь хүчлээс болох гэрэл цацрах шиг байсан. Ээж гоо зөкслөн ирж болохоор явсан гэж хариулав. Хүү ээжийнхээ харж чанамгүй томны дулаахан царайр харж байсан. Та тэртээ тэрний хамгийн сайхан шүү дээ гэж амандаа. Ээжээс туяа цацарч байх шиг санагдав. Саяхан л харахгүй хүүт ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэлгийгээ татав. Уужин том болсон ч ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаа. Сайн нэг уужим авсгаа. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа залсан. Үзэгний минь хурцх шүү. Дахиад л хаа нэгтэйгээс дуугалтал тууллаа. Би тэрхүү ханад цадшгүй. Үл үзэгдэх шаналгаатай амралтан үзэлцмээр санагдав. Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Үүнээс илүү юу хүсэж байгаа юм бэ гэж уурсан үгэлгээд тэр дотроос өнөөх зовлонтой өдөө хатгалаг дахиад л өвддөл хатгалав. Би бачимдан сандрахта үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн томыг цааснаар болгож эхэллээ. Төрүүлсэн өрн ээжээсээ ичиж явдгийг дуулсан хийн дотор харуулж хэсэг зур хүүгээ ширтэнтэй нэлсэн огцон мэрэгэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л үрцснөөс нь унсан юм болохоор ихэнд хүүгийнхаа үгийг зөв гэж бодож байлаа. Ингээд ээж хүүдээ таалагдахгүй сайхныг гэрч болох алсын аймаг. Цас хуйсган нь нүүрлүү нь оруулахсаар байсан боловч ээж цэмхийн хувцсандаа уламгүй шигтэй хунгар дуучин алхаад л байлаа. Амтай болгоныг сөхрүүлэн сүгдүүлж халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбанг цагаан цас ээжийн тийхүү ир зоригтойгоор урагшилж байхад гайхсан боловч сурсан зангаараа нүн нүдгүй хайран жиндүүлсэн. Амтай болгоныг сөхрүүлэн сүгдүүлж халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбан цагаан цас ээжийн тийхүү ир зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бүсийн халуун гэлждэг байж суусан газрынхан цасыг хайлуулан урсгав. Сүүлдээ ээжийн мөн цас өөрөө сөхрөн суугаад тэгээд цас ээжээс та ингэхэд юуны төлөө ингэтлээ хүр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхангаас ээж
би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг ирж хайж яв гэж хариулав. Цас ээжийг дагуулan харж хүлд орон үзэсгэлэнт ширэхгүй дэвсэн зөвлөлөө. Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг үстэй. Таны хүү танаас дулаахан байж хаанаас олж болох юм би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ хайрсан дээр байх. Харин ээж хүснээ олж аваагүй цагт би эргэж харахгүй гэж хэлээд цааш ирслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал буугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар өдрийг алгасан явсаар марал бууг дээр очив. Танхил ногоон буугдаа идээшлэн байсан марал бууг ээжийг мөргөхөр завдтал мөнгөн эврээ гялтгануулан цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж ийдэг зөөлнөрийн нэмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тастан аваад түүн рүү аажимхан төхөж очив. Харцнаас нь хайр гэрэлтэж нүүрнээс нь туяа цасарсан тэний битээ зөөлөн айланд уурсан марал бууг. Гараас нь шүүслэг өвсийг амтрахын идээд ямар хэрэгээр хаа хүрэх гэж зорж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гоо сайхныг ирэл гарснаа хэлэхэд марал бууг ихэд хүмүүс бүгдээрээ л буу шахаж намайг өнөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хизээж олж амтлаагүй хамгийн сайхан хүсийг олж өглөө. Таны харц хамгийн зүйл бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчинд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэрлүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явхад марал бууг сэтгэл тогтлоолон солонгыг зааж өг. Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз гэд хаа байгааг нь заа. Ээж солонгыг хайсаар алжааж ядархаач humorдан цаашаалах. Хураасаа л нүүр алгатан давчдуулах хэдиж ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очиж борооны дараахан өнгийн цагиргаараа амтай болгоны гайхуулан баясгаж байсан солонго. Гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэн ер бүсийн гэрэл цацарч байх шиг санагдав. Солонго уулын цаанаас төмрөө өнгийг хаа хүрч явыг содорхон асуулаа. Ээж та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэгдэв. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээс ямар хэгч болов өгөөч гэж хүсгээр зорж ирлээ. Хүн минь намайг илүү сайхан байлгахыг хүсэв. Солонго ээжийн зүгт уяаран гарсан. Ээж минь та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх болгож танаас цацарч байгаа тэр сайхан өнгөд чинь атаархаж байна. Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надтай өгөөд байх зүйл алгадаа. Та хүүдээ эргэж очисон дээр бицээ гэж хариулав. Ээж сансандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явхаар завдтал солонго ээж энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол дэлгэрч байгаа цэцэг мэд үзэгсэн тохныг зааж өг. Ээж охины амьдарч байгаа газрыг иргэн гарлаа. Явсаар солонго чатаархан өнгөө бүдгрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай салхич хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг харамгацаа хоёр нүднээсээ ганцхан тусал нулимс токийг лунгаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаар хайрчиж өгөө. Яагаад үлснийг асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдсан гоо үзэсгэлэн ирж хайж яваахаа хэлэхэд охин өнгөлтөөр санаа. Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн ундаг. Гэхдээ би төгс биш. Учир жинхэнэ гоо үзэсгэлэн ээж болоод л мэдэрдэг. Би хэдийгээр бурхны хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ. Ээж болсон цагтаа юугаарч саламгүй тийм гоо үзэсгэлэнгээ өөр хүүхдтэй хайрлагдахыг хүсэж байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яахаарахгүй юм уу? Ингээд охин ээжийг ятган сэхрүүлсээр нэгэнд ганцаардан зоож байгаа хүү дээр очихыг зөвлөв. Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэн тохныг алмаар улам хүнд бодолтой хавцаар улам бүхтэр, улам жижигхэн, улам хөвшин муухай болоод хүлээ арай ятан зөөж алхасаар гэртээ хурж ирж. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь баг зэрэг тайвширсан их тэр. Ивэ хөөний их танхил өрн чийл ганцаараа миний гоо үзэсгэлэг голон гомрохдаг. Тэгэхээр энэ хорвоогийн
хамгийн сайхан зүйл бол хүү минь чи минь л байж таарна. Ай Монгол радио аудио уран зохиол булангаа та бүхэнд хүргэлээ. Зохиолыг бичиж найруулсан хөтлөгч Марушин Нурмалар.